аль хойцсон нь хүснэгтийн 3 дугаар байраар удирдлаа үргэлжлүүлэх ийм сайхан боломжтой болж ирэх юм байна. Ингээд 2-2-ын тоолт эглээ эхний довтлогоог Дархан Юнайтед өгөх юм байна. Мэдээж хоёр багийн дундаж нурууны хувьд бол хасын үлгүүд одоо илт зөрүүгээр буцталгаад бас илүүрчих боломжтой тийм. Сэргэр Азерын бөмбөг алдалт. Нельсон ануурын шугамд байгаа төөрөгсөн довтлогын амжилттай. Хойцсон хамгийн сүүлд бол бишэлт металлогийн буулга авсан Азаа довтлогоо алдсан. Нэмээд олсон довтлогоо оногчтой Аз 2 2-1 багт авчирлаа. Дүлгөөн. За холын цаа шиддэг гүйцэтгэх сайн. Дүлгөөний 3 оноо. Индрия довтлогоо оногчтой болсон. За сая бас Дархан Юнайтед хамгаалагчид яам мэлэрсэнгүй цаашаас анзаарах үед нь өөрөө довтлого хийсэн. Нөгөө талд Антони Нельсон зөндөө өмжөрөөд хүчин дамжуулт Дүлгөөн будалтай яваад орсон. Дүлгөөн Аз 2-ийн эсрэг ямар уран довтлогоо вэ? Индрия Дүлгөөн баяр гээл маш тоглолтын арга барил эрт цойд бас бий юм. Гарч байгаа юм довтлогоо оногчтой болсон. Аз 2. Гэхдээ бас хурдан хамгаалагчдээ Индрия гой довтлогоо амжилттай болгож шаатлаа Дүлгөөн. Хүлээцтэй шалтгаална. Баруун дайрж орсон. Гой иргсэн довтлогоо оногчтой олгосон. Их хоёр гарч ирсэн. Нельсон дүндэр хамгаалтыг хийж байгаа. Миллер будалтай хэлбэрхан гихчин сонгоос гэж байна да. мөнгөн байна. Их хоёр. Аз 2 тавуулаад өгсөн. Их гойд сууллаа Аз 2 ч гэсэн найдварлаад өгсөлөө. Түшиг төрж гарч ирсэн. Түшиг баруун довтлогоо оногчтой болсон. 2-1. Аз 2-аас цэцлавсан баруунда дайраад орсон Миллер. Януулсан дэж тоног авлаа. Хөнгөн биш үү? Ягол ДФО-ийг бүнгийг атгуулсан да Бачиними эсрэг одыг шахаад явсан. За ФО-ийн баруун зүүн даасан тоглоомд бол дахиад үлдээ. Бачиним бол бүмний төлөө явж байгаа. Тэгвэл Сул цай гарах юм бол нийсэн шидэн зүүн дээрээ орсон довтлогоо оногчтой болсон. Ямар ФО-ийг цэцлавсан Түшиг баруундаа яваад орсон. За өнөөдөр бол Түшгийн хувьд энэ оноо авалт нэлсэн. Нийсэн цаашаагаа өгсөн Мартин Джонсон хамгаалагч аргалаад дамжуултууд гоо явж байна. 2-1. Содон жамс авч чадлаа. Үрсэндээ. Мартин Джонсон Слэндан амжилттай боллоо. За яста хоёрын голлоор ямар байгаар яа баруундаа саад дунд зашилт амжилттай. Хөөхөж үзсэн Түшиг бужигнаадаас бөмбөгийг авсан ФО-ийг хамгаалагчийн ордор бие гэд найдвартай өсгсөн. Нэмээд алдаа салгаж байгаа юм байна. За хамгаалагч ардаа хийсэн шүү. Дүлгөөн хөөргсөн довтлогоо амжилттай болсон. Сул довтлогооныг 2-1 болгож байна. Барсвал дунд зашилт амжилттай өндөр хамгаалагчийн гарыг давуулж байна. Дэлгүүн за гой бийцэндээ зүүн довтлогоо оногчтой болсон. Түшиг энэ тоолтда дэлгүүн баяр дээр мөнгө ирсэн. Доошоо хийсэн дамжуулт Джонсон дуусгаж байна. За доор бэлгүүн сүндэр намын зөрүүн дээр гой атгуулсан. Бэлгүүн баяр эсрэг асуудалгүй байлаа. Ямар гоё юм. Бас гой суларч шүү. 3 оноо шийдэлтний амжилттай болсон. Джонсон өнөөдөр тоглолтыг маш сайн харагдсан. ФО-ийг бүгөө нуугаад орсон довтлогын амжилттай. Натин Джонсон шунаас түрүү их гоё хэлбэр явсан. Энэ удаад их хоёрыг амжилттай суулгаж чадсан шийдэлтний оногчтой болсон. Жулмат их хоёр. За хүлгүүдээс хүний илүүтэй довтлох боломжтой бэлгүүний довтлогын амжилттай болсон. Маш урттай хамгаалт тогтсон. За бөмбөг ямар гоё нуугаад гаргаж байгаа. Хөдөлгөөнч бас үнэхээр гэхдээ ИФ авсан. Эдигийн довтлогоо оногчтой болсон. 2-1. Түүнийг авч байна. Багийн 51 тоноо. Амин хөөдлөөс шахаад явчин да. Довтлогоо оногчгүй нэмээд 2-1. Алтан гэрлийн Аз 2 авч байна. Дархан Юнайтед хамгаалтын шилж дэх хурдтай байгаа. Миллер хэцүү байлаас шидэлт амжилттай. За 2-1-оор тооцсон. Одоо гэсэн Бэлгүүн баярын тогтмол амжилттай. Маш гоё бөмбөг шилжлээ байлаа. Тэгээ бөмбөг яваад Түшиг бөмбөгийг авсан. Буцаагаад барсууд дээр өрсөн холын зай шидэлт амжилттай. за дамжуултууд гоё явж байна. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Эдгийн Түшиг гайхдаг. За их гоё дар заргалаад Балжиним дамжуултыг үлдээсэн. Балжиним довтлогоогоо алдсан. За өөрөө довтлогооны самбарыг аваад нэмсэн. За энэ тоглолтын довтлогоо эхлүүлсэн хурдан довтлогоонд гарч ирсэн 2 оноо авсан. Байрууд үзэгчтэй хүлгүүдийн ахлагсад боломжийн хамгаалагч нэрсэн байна. Зүүн орсон гүнд байлаас довтлогоо оногчтой болсон. Ян Миллер хадгалж үлдэж чадсан.
3 оноо шидэлт оновчгүй ниймсэн тоглолтоо оновчтой болсон. Балжиниам 2 оног авч чад. За тоглолтоо байгаа шүү дээ. Ахмад тоглож эсрэг. Тоглолтоо оновчтой болсон. Балжиниам. Нэлсэн Балжинамд үлдээсэндээ бэлгүүний эсрэг шахаад явсан. Довтлогоо амжилттай болсон. За магад Даруу Ямилрийг совсул гараад ирсэн. Ямилр яв гэж алтвтэй 3 оног. хамгаалагч эсрэг. За бөмбөг доор нуугаад дүлгөөнд өгсөн. Дүлгөөний олын цай шидэлт амжилттай болсон. Хариуг нь тэр доор нь өгсөн. Хөлгүүдийн холбоонд болох Чулуунбаатарын сэргэлэн харагдаад өнгөрлөө. Дүлгөөн 2 драалсан шидэлт амжилттай болсон. Онооны зөрөө ингээд нэг урдд доор орж ирсэн. Гой хөлбөр явсаа. Самбар доороос ингээ хөлбөр явчаад байна. Итали эсрэг 22 оноо 9 дамжуулалт өгсөн дамжч өнөөдөр үнэхээр харагдахгүй байна. Энэ мөчөд Ямилр самын эсрэг тэр бөмбөг ирсэн. Гаргаад өгсөн мөнгө цолбоо сайд степ голын цай шидэлтэн амжилттай болсон. Дарган United Станд ууцсан. Станы нөгөө талаар орсон. Гой довтлогоо хийсэн амжилттай болгосон. Батөвчний бэлгүүн. маш урт байна. Содон Жамс хэцүү байдалд орсон Балжинам ахин нэг удаа завчин дээрээс явуулсан. Энэ удаа шидэлтэн амжилттай. Туслаа ирсэн. За дамжуулалт гоё ирсэндээ 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Сумын газар чул үед бас шийдэлтээ унаад их баяр 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Чул үед Чулуунбаатар их баяр. Шийдэлт өрлөө. Гэтэ онооны самбар өрлөөгүй. Сумын газар 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Чул үед жугал мөчөд Шидэлтээ атсаж өөрөө 2 дахь боломжийг үүсгэжлээ. Марлон Джонсон. За энэ удаа дүлгөөн 45 дээрээс явуулсан. Шидэлтээ амжилттай болсон шүү. 3 оноо дүлгөөн бөмбөгтөөгөө их уудцсан Балжинам аваад шууд явуулж байгаа юм байна. Шидэлт амжилтгүй болсон ийхүү тоглолт өндөрлөө. маш сонирхолтой 2 багийн өрсөлдөөнд Асын үлгүүд баг 3 оноогоор ялалт байгууллаа. 84-81